Сайн байцгаана уу? Нойрны ярилт цуврал ярилцлага маань 3 дахь дугаараараа үргэлжилж байна. Нойр судлалын эмч, дорч ханд эмч маань энэ удаад та бүхэнд нойрны эрүүл авахыг болоод нойр солигдолт гэж чухам юу болох, за мөн нойрны эмгэгийн бусад эмгэгүүдийн талаар ярихаар бэлдсэн байгаа. Тэгэхээр зэрэг өнөөдрийн бидний амьдралд, бидний нөхцөл байдалд яг тулгамдаад байгаа энэ 20 сарын үед хүмүүсийн нойр солигдож байгаа, шөнө унтахгүй өдөр унтаад байгаа гэд энэ нойрны хэмнэл алдагдах энэ үйл явц маань хожим ямар үр нөлөө хүний биед үзүүлдгээс эхлээд маш сонирхолтой зүйлээр ярих учраас нойрны ярил ярилцлага анхаарал гүйцэнэ. Сайн байна уу чи? Сайн байна уу. За шинэ оны минь. Шинэ оны минь хүргэе. Тэгэхээр энэ удаад нойрны эрүүл авах гэд. За яг ингээд яг сонсоод үзэхээр нойрны эрүүл авах гэдэг хүн дагаад барьчих боломоор энгийн юм шиг, энгийн үг хэллэг юм шиг хэрнээ энэний цаана бас аюу олон асуудал шилхооны үзэлтэй тайлбарлахаар тийм зүйлүүд байгаа ах гэж бодод байна л да. Тэгэд ер нь нойрны эрүүл авах гэж яг ямар зүйлийг хамруулж үзэж болох юм бэ? За баярлалаа. Тэгэхээр ер нь бас өмнө хоёлаа хальт ярьжсэн тийм ээ нөгөө нойр бол айгүй эмзэг тий одоо ингээд одоо юу гэдгийг би өв төхөөрч гэдэг юм уу даралт ихсгэрч байдаг юм уу нойр амархан хямарчдаг тий хөнгөн болчдаг унтаа болчдаг шүү дээ амархан ингээд нэг сарнаад байдаг тий. За тэгэхээр өмнө нь бол бас ярьжсэн тий ингээ олон одоо сэтгэл зүйн шалтгаанаар нойр гүйдэл маань яаж үүсээд хэрхэн архагшаад байгаад идэгин тий бариад идэгин нойр гүйдэл тухай ярьсан. За мөн одоо ингээд орчны нөлөө тий нийгмийн нөлөө байж болно. За өшөө одоо юу гэдгийг бүр одоо бусад биеийн өвчнүүдийн үед ч гэсэн нойр хямардаг гэдээ ингээд яриад байгаа тий. Тэгэхээр өнөөдөр хоёлаа яг нийгэм орчны одоо нөлөөнөөс болоод нойр ягаад хямардгийг тухай ингээд ярилцъя гэж бодсон. Тэгэхээр ер нь нойрыг одоо нөгөө эхлүүлэх тийм ээ үргэлжлэх хугацааг дэмжиж тийм одоо хүчин зүйл буюу тийм орчныг бид нар бүрдүүлэх хэрэгтэй байдаг утгатай зориулж. Тэгэхээр энэ одоо хүчин зүйлүүдийг л ер нь нойрны эрүүл авах гэж нийтэд хэлдэг л дээ. Тэгэхээр энд бол нөгөө бидний нэгдүгээрт нэг амьдралын хэвшил ордог. Нөгөө талаас бол бидний яг унтах орчны хүчин зүйлүүд гэсэн хоёр одоо бүлэг зүйлүүд энд бол яригддаг. За амьдралын хэвшил гэдэг маань бидний өдөр тутам одоо нөгөө хийгээд хөвшөөд уйлдээд гэдэг юм уу тий сурцсан зүйлүүдийг л амьдралын хэвшил гэдэгт л хамааруулдаг шүү дээ тий. Тэгэхээр яг энэ нойртой холбоотой нойрыг сарниулж болох тийм ээ эсвэл үргэлжлэх хугацааг нь одоо богиносгож болох одоо бидний амьдралын хэвшил болсон юмнууд юу байж болох вэ гэхээр нэгдүгээрт бол кофе уух тий кофе. Та кофе уудаг уу? Уудаг. Тийм тэгэхээр кофе бол ер нь бол төв мэдрэлийн тогтолцоог бол сэргээх үйлдэлтэй гэж хэлдэг тийм ээ. Тэгэхээр ихэнхдээ нэг ер нь бол тийм зөвлөгөөнүүдээр байдаг штэ тийм нэг өглөө 10 цаг өнгөргөөч гэдэг юм өдөөс хойш нэг 3-4 цагийн үед ч юм уу тийм ер нь кофе уугаарай гэд тэгээд зөвлөсөн зөвлөгөөнүүд зөндөө байдаг. Тэгэд энэ маань бас нөгөө төв мэдрэлийн тогтолцоог сэргээх үйлдэлтэй учраас нөгөө нойрыг одоо эхлэх хугацааг нь аргаш нь олгож өгдөг байх нь шүү дээ. Тэгэхээр бол нэгдүгээр кофе байх нь. Тэгэхээр кофе уудаг хүмүүс бол энэ цагийг бол бас мэддэг байх хэрэгтэй байх нь шүү дээ. За хоёрдугаарт бол нөгөө түрүү өмнө бол бид нар бас дурдсан тийм ээ тамхи архи гэдэг тийм. Архи бол мэдээж нөгөө бас жоохон төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлах үйлдэлтэй учраас нөгөө жоохон тайвшруулах нөлөө үзүүлдэг. Гэхдээ эргээд нөгөө этанол задрахаараа эргээд өмнөх байснаас илүү сэргэх байдлыг бид үүсгдэг. Тийм болохоор шүүн донд эргээд айгүй сэрэх боломжтой. Тэгээд нөгөө талаасаа бас амархан задраад нөгөө усгүйжүүлэх нөлөө үзүүлдэг гэж би бас өмнө хоёлаа хальт ярилцсан тийм нөгөө ам цангадаг ч юм уу шээс одоо хүрдэг. Тэгэхээр шүүн айгүй амархан сэрээд авах магадaltaй. Тэгэхээр бид нэр архийг бол бас яг нойр сарниулах хүчин зүйлд бол одоо оруулж үздэг байх нь. Тамхи мөн адилхан. Тамхи бол мөн төв мэдрэлийн тогтолцоог сэргээх үйлдэлтэй. Эрүүл мэндэд чортой таны нойрон ч бас халтай зүйл байх нь. За мөн одоо дасгал хөдөлгөөн бол яг ер нь бол хэд бол мэдээж нойрыг дэмжих хүчин зүйлд ордог. Хизээ хийх үү гэдэг дээр бол одоо эрүүл ахуйн тал дээр бас бодож үзэх зүйл болчдөг. Хэтэрхий одоо орой яг унтахаасаа өмнө хэмжих гэдэг юм уу те их эрчтэй тийм дасгал хөдөлгөөн хийх юм бол бацийн солилцоо эрчимжүүлдэг бие махбодыг ерөнхийдөө тийм сэргээж өгдөг. Тэгэхээр энэ байдал маань наад цаана 2 цагийн турш баригддаг. Тэгэхээр бас нойр бас хүрхгүй байх хандлагатай болж ирдэг байна шүү дээ. Тэгэхээр олж өгөл за өдөөс өмнө өглөө ч юм уу за тэгээ өдөөс хойшондоо нэг 4-5 цагийн үед гэж байгаа тийм. Тэгэхээр хийхэд бол хамгийн зохимжтой дасгал. Тэгээ ялангуяа 7 хоногт 3 удаа хөнгөн
одоо эрчимтэй дасгал гэж хэлдэг тий. Одоо хүчний тийм дасгалууд бол биш. Одоо гүйх алхах ч юм уу, хөнгөн шогших, аэробик бүжиг ч юм уу тий. Тиймэрхүү одоо маягийн хөдөлгөөнийг одоо унтахаасаа 6 цагийн өмнө гэж хэлнэ. Тэгэхээр 11 цагт унтдаг хүн бол ерөнхийдөө нэг 5-6 цагаас хойш бол тийм их эрчимтэй дасгалыг бол хийхгүй байх нь бол нойрыг их дэмждэг гэж үздэг. За дараа нь бас нэг зүйл нь бол одоо хоол бас хоолд ордог энэ дэр. За тэгэхээр мэдээж яг унтахын өмнө бол хоол идээд ах нь мэдээж зохимжгүй тийм ээ. Хоолыг задлахын тулд хотоод маань ажиллана, бацин салцаа идэвхтэй явагдаад ирэхээр нөгөө бие махбодын амрах горим гэдэг маань бас хойшлоод ирдэг. Тэгэхээр бас нойр хүрэхгүй ингээд байгаад ах магадaltaй байна гэсэн үг байна. За дараагийн нэг зүйл нь болохоор нөгөө орчноо үнэлье гэдэг тий. Одоо яг унтдаг орчны маань хүчин зүйлүүдэд одоо юу байж болох вэ? Нойрыг дэмждэг. Эсвэл нөгөө талаасаа сарниулдаг хүчин зүйлүүд гэсэн үг байна тий. Тэрэн дээр болохоор нэгдүгээр дуу чимээ тий. За яг таны одоо унтлахын өрөөний дуу чимээ ямар байдаг вэ? Атайхан одоо ямар нэгэн гадны одоо чимээгүй машин зам чимээгүй тий. Зөв чимээгүй нам гом чимээгүй байх хэрэгтэй байдаг. Хоёрдугаарт бол гэрэлтүүлэг тийм ээ. Одоо нэмгийн хөшгтэй байгаад гаднаас одоо гэрэл нэвтэрдэг ч гэдэг юм уу. Одоо эсвэл одоо юу гэдгийг цагны ч юм уу, утасны янз бүрийн арзеткны ч юм уу, пультний гэрэл ингээд байгаад ахаар бас яхаа нойр муутай хүндэл ялангуяа гэрэлтүүлэг өөрөө нойрыг одоо сарниулах хүчин зүйл болж байна. Тийм одоо нэг тийм хүүтэн цагаан гэрэл, бүдэг гэрэл асаач гарал нэг сэрүүлзээд эхэлдэг шүү дээ. Тэр нэг саад болоод байгаа ч юм шиг санагдал тий. За тэгээ өрөөний температур гэж бас ярьдаг. Тэгэхээр хит тийм халуун өрөөнд бол одоо 24-5 градусаас дээшээ халуун өрөөнд бол бас хүний нойр амархан сэрдэг. Их хөдөлгөөн ихтэй унтдаг юм байна л да. Тийм учраас бол болж өгвөл тийм одоо нэг 18-аас 20 градусын сэрүүвтер тийм одоо сэрүүвтер тийм өрөөнд байх юм бол сайхан унтдаг. Нөгөө талаас бидний одоо нойрны маань хэмнэлийн нэг одоо нойр хүрэхэд бол юу нөлөөлдөг вэ гэхэд бидний биеийн температур ерөнхийдөө орой болохоор ингээ багасаад ирдэг байхгүй унтах цаг ойртох тусам. Тэгэхээр бид нар ингээд өвшигээд нойр маань хурж эхэлдэг. Гэтэл дээр нь өрөөний маань одоо температур их халуун байгаа тий. Дээр нь бид нар бас нэмээд нөгөө нэг унтахын өмнөхөн баанд ингээд ордог шүү дээ. Их халуун баанд их ороод байх нь бол биеийнхээ температурыг одоо нэмэгдүүлж өгдөг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг физиологийн нөгөө температур маань буураад нойр хүрэх байдлыг бид нар нөгөө алдагдуулж өгж гэн гэсэн үг тий. Өрөөнийхөө талаас ч юм уу усанд ороод халуун усан баанд ингээд их удаан ороод ингээд яхаар ерөнхийдөө бол нэг тийм сэрүүн нөхцөлд хүний нойр бас илүү сайн хүрдэг юм байна л гэж ойлгож болох нь шүү дээ тий. Их халууцалгүйгээр болж өгвөл бас тийм сэрүүхэнд эсвэл удахаасаа өмнө сэрүүн агаар салхинд гарах ч юм уу нэг тиймэрхүү зүйл бас байж болох уу? Болно. Ер нь бол циркадийн хэмнэл гэдэг бид нэр ярьдаг тийм ээ. Одоо нэг байгалийнхаа цагтай бидний бие дагаад явж байдаг бие махбодын маань дотоод цаг гэж байдаг л да. Тэрүүгээр аягүй олон үйл ажиллагаа зохицуулагддаг. Одоо бидний бодисын солилцоо, янз бүрийн даавар гормонуудын ялгарал, за тэгээд энэ нойрны маань хэмнэлүүд, за тэгээд тэр мелатонины ялгарал, за тэгээд саяхан хэлдэг биеийн температур энэ төр яг тэр циркадийн хэмнэлээр зохицоод тодорхой нэг цагт ингээд өсөөд одоо тодорхой цагт ингээд өсөж байж яснаа тодорхой нэг цаг болоод ирэхээр ингээд буураад эхэлдэг байхгүй яг тогтмол нэг одоо 24 цагийнхаа турш яг нэг төвшөнд бол байдаггүй. Тэгэхээр биеийн хэм бас яг энтэй адилхан өдрийн турш бидний идэвхтэй байх үед өндөр байгаад орой болоод ирэхээр одоо 9-10 цаг ингээд болоод ирэхээр температур маань биеийн хэм маань ерөөхдөө буураад ирдэг. Ингэхээр бие махбод олон тарих бүгдээрээ амрах горим руу аажим шилжиж унтах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энд нөлөөлж байгаа юм маань мэдээж орчныхаа одоо унтах өрөөний маань температур, за биеийн маань хэм бас тэрнтэйгээ уялдаж ер нь бол буурдаг л да. Гэтэл нөгөө халуун баанд ороод ингээд байх юм бол ялангуяа жоохон нойр хөнгөнтэй, нойр муутай байгаа тохиолдолд бас яг их халуун усанд орчхоор энэ температур эргээд өсчихөөр нөгөө жоохон сэргэг байдал маань хадгалагдаад нойр хүрэхгүй байгаад байгаа хандлагатай гэж үздэг. За дараагийн нэг хэм нь бол за мэдээж агааржуулалт тий өрөө сайхан агаартай байх юм бол агааржуул сайтай байх юм бол нойрыг бол дэмжиж өгдөг. Бас тэгээд мэдээж хамгийн сүүлд нэг орд ирнэ байдал тий орд ир сайхан тухтай одоо тийм тогтой байх юм бол сайхан нойр хүрдэг байх нь тий. За ийм хүчин зүйлүүд маань нийтдээ нойрны маань эрүүл ах гэдэгт орох нь тий амьдралын хэвшилт бол сая орсон. Тэгээ орчны нөлөөнүүд гэдэг маань ийм зүйлүүд ах нь. За нөгөө талаар бид нар ингээд унтах цаг маань болоод ингээ орондоо орчоод одоо идэвхтэй сэрүүн багтаа хийдэг үйл ажиллагааг үргэлжлүүлээд бас хийгээд идэг штэ тий нөгөө гар уншдаг ч юм уу тий гар утсаа үздэг тэгээд юм хом иддэг одоо эсвэл хүнтэй утсаар ярьдаг ч байдаг юм уу тий ийм одоо идэвхтэй үйл ажиллагаа хийгээд байх нь бол бас нойрны эрүүл ахуйд
3 зүйл болоо явчихдаг л да. Ер нь бол одоо юу гэдгийг унтах цаг байдаг тийм ээ. Бидний унтдаг одоо орой нэг 11 цагийн үе ч юм уу. За унтах орчин маань энэ тий. Унтдаг унтлахын өрөө. За тэгээд ор байна тий. Тэгээд нойр одоо энэ хэд маань яхаа бие биеэ ингээд таньдаг тийм найзууд шиг байх хэрэгтэй байхгүй юу? Тий. Тэгэхээр ингээл орой болол 11 цаг үе бидний нойр хүрээд ороо харахаараа ч гэдэг юм унтлахын өрөөнд орохороо л нойр нь маань хүрч явах хэрэгтэй гэсэн үг байна шүү дээ тий. Гэтэл бид нар ингээд орондоо хийгээд байгаа идэвхтэй үйл ажиллагаанууд байна шүү дээ тий. Магадгүй одоо нөгөө зайлшгүй ажлын шаардлагаар ингээд ажиллаа хийгээд хичээлээ хийгээд ингээд магадгүй одоо шөнө 2 3 цаг хүртэл ч гэдэг юм уу за 1 2 цаг хүртэл ингээд сууж болох юм тийм ээ. Энэ ингээд идэвхтэй байдлууд маань энэ саяын бие биеэ таньдаг энэ холбоосыг сулруулж өгдөг гэсэн үг байна шүү дээ. Нөгөө ороо хараад нойр хүрдэг ч гэдэг юм уу яг унтах цагаа болохоор нөгөө нойр хүрдэг байдал маань хойшлоод алдагдчихдаг гэсэн үг. Тэрийг одоо бие махбод маань одоо нэг унтах орчин, унтах цаг энэ төр гэж танихаа болоод яг эсрэгээрээ нөгөө идэвхтэй үйл ажиллагаа хийж яадаг орчин ч гэдэг юм уу цаг гэдэг байдлаар одоо өөрчлөгдөд эхэлдэг гэсэн үг байна шүү. Тэгээд нөгөө унтах цаг маань цаг юм уу унтах орчин одоо орохоор нойр хүрэхгүй идэвхтэй байгаад ахна шүү дээ. Одоо яг ийм байдлаар ингээд нойроо сарниулаад байх юм бол бас нойр хүрэхгүй удаад эхэлдэг те. Тэгэхээр хүн магадгүй одоо нойргүй болж нойр муутай болчлоо. Би ер нь нойр муутай гэдэг. Тэгээ ингээ үнэлэх юм бол яг нойрны эрүүл ахуй болон энэ саяхан шиг нөхцөл зочруулыг үүсгэсэн байдаг байна тий. Нөгөө идэвхтэй байсаар байгаад яг унтах цагтаа ч гэдэг юм унтлахаа өрөөндөө юм аа яг орон дээр очиод ингээ сая идэвхтэй хийдэг үйл ажиллагааг ингээ үргэлжлүүлээл хийгээд байх юм бол ерөөсөө нойр хүрэхгүй байгаад байдаг. Тэгээ энэ байдлаас үүсэж байгаа нойрны хямрал бол нойргуудлал бас биш болж байна тий. Эрүүл ахуй дэглэм мөрдөгөөс болоод одоо хүрэх нөхцөл боломжийг ингээ хумаад өгчөж байгаа байхгүй. Тэгээд тэрхээр нөгөө бие махбодын маань нөгөө идэвхтэй одоо сэргэх байдал буурахгүй идэвхтэй тийм одоо байдал нь үргэлжлээл байгаад байдаг байна. Энэ үед бол бид нар нойр гүйдлийн одоо нойрны эм энтер уух шаардлагагүй. Зөвхөн нойрныхаа эрүүл ахуйг л те за орчныхоо хувьд бүрдүүлэх хэрэгтэй байх нэ. За мөн за хэрглэж хөвшсөн одоо саяын нөгөө нэг тий архитам кафе юу гэдгийг дасгал хөдөлгөөн энэ юмнуудаа яг хийн хийж болно л доо. Гэхдээ яг нойр хөнгөнтэй хүн бол яг хэдий цагт илүү хийх үү гэдгээ аягүй сайн бодолцож мэдж мөрддөг байх юм бол нойронд болдог саад очруулаад байх юм бол гайгүй гэдгийг л хэлэх гээд байгаа юм тий. Ер нь хүүхдэд бас тохиолдог нойр гүйдлийн тухай хоёлаа товчхон бас ярилцаж тий. Тэгэхээр бас л нөгөө том хүнд тохиолддог шиг одоо хүүхдэд нөгөө нойр гүйдэл, нойронд амьсгал тасалдах эмгэг, нойронд нь нөгөө тохиолдох хөдөлгөөний эмгэг, за парасомни, хит нойрсох эмгэг, нөгөө циркадны хэмнэл нөгөө наашлах, урагшлах, хойшлох эмгэг гэдэг ингээд нөгөө нойрны эмгэгүүд маань хүүхдэд бүгдээрээ л адилхан тохиолж болно л доо. Гэхдээ яг насны бүлгээсээ хамаарат бас зарим юмнууд нь илүү одоо дархалт ихтэй бас тохиолддог юм байна л да. Тэгэхээр одоо бүр бага насны хүүхэд нь ялах хүүхэд гэдэг юм уу одоо нэг цэцэрлэгийн насны хүүхэд байдаг ш нь 3 4 настай тий 6 одоо 1 наснаас 6 нас үгүй 5 4 5 нас хүртэлх юм цэцэрлэгийн насны хүүхдүүдэд илүү зонхлон тохиолддог нойр гүйдэл нь бол ихэнхдээ одоо бүр багаас нь хүүхдээ нөгөө нэг ямар нэгэн зуршил унтахын өмнө нэг тийм дадал зуршил хийлгээ сургачтай юм байна л да. Юм мэдүүлээ сургачдаг ч юм уу тий. Эсвэл заавалчгүй ингээд нөгөө бөөлээд хөдөлгөөд одоо тулдаг ч юм уу нэг тиймэрхүү нэг зуршлууд ингээд дурддагдсан байдаг жишээ болоо. Тэгэхээр яг тийм байдлаар хүүхдээ унтахаалаа сурчхаар нөгөө хүүхд маань нөгөө яг тэр байдлаа нэхэд идэм байна л да. Нэхэж одоо тэгэхгүй л бол унтахгүй. Эсвэл шүүс ирчлэх юм бол заавал нэг юм идээд одоо унтах гэдэг ч гэдэг юм уу тий. Эсвэл заавал ингэж хөдөлгөж бөөлдөг ч юм уу. Заавал хажууд нь гэрэлтэй ингээ хүн байгаад байжгаад нойрыг эхлүүлэх байдлаар ингээ сургачих юм бол тийм хэлбэрийн нойр гүйдлүүд бас их байд юм байна. Нөгөө цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд илүү тэгэхээр нөгөө хүүхдээ бас сайн анханаас нь тэгээ сургацсан учраас тэрийгээ бас сайн үнэлж мэдгүй одоо нөгөө манай хүүхд нойр муутай нойргуудад энэ гэдэг энэ маань нөгөө нэг behavioral буюу одоо тийм зан үйлийн одоо шалтгаантай нойр гүйдэл гэдэг тийм нойр гүйдлүүд их бас байдаг юм байлээ. За дараа нь жоохон сургуулийн насанд ороод ирэхээр парасомни гэж хэлдэг. Нойронд одоо зүудэн дундаа босоод явдаг те одоо ойрлж уйлдаг те тайвширдаггүй сэрдэггүй. За тэгээд одоо янз бүрийн хөдөлгөөн хийдэг тий хар дардаг зодон цохон хийдэг юмнаас айд цохож байгаа юм шиг болдог гэдэг иймэрхүү одоо парасомни гэж хэлдэг ийм эмгэгүүд бол сургуулийн бага насны хүүхдүүдэд бас илүү их тохиолддог юм байна.